Бяцхан улаан үнэг алс хоолын нууцлаг гээд бяцхан улаан үнэг ээжтэйгээ аз жаргалтай амьдардаг байжээ. Ээж үнэг хоол олохоор явахдаа бяцхан үнийг үүрнээсээ холдож болохгүй шүү гэж байнга цэгдэг байв. Бяцхан үнэгч ээжигээ томоотой хүлээдэг байв. Гэвч бяцхан үнэг ой модыг бүхэлдэн үзэж танилцахыг хүсч байлаа. Нэгэн удаа бяцхан үнэг цэцгсийн үнээр навчсан хэлбэрийг сонирхон гууж алга мод бут дамжин тоглож гин. Тэр хөгжилтөн тоглож байгаад ширүүн урсгалтай хүйтэн голыг гаталж орхисноо анзаарсангүй. Гинэт нар жаргаж бяцхан үнэг ойд ганцаараа байгаагаа ухаарлаа. Бяцхан улаан үнэг хайртай ээжигээ хичнээн дуудаад чариу байсангүй. Тоглож нааддаг сайхан ойн харанхуй аимшигтай болж хуурсныг бяцхан үнэг ойлгож эхлэв. Тэр өлсөж айхын зэрэгцээ ээжигээ санан уйлж байлаа. Эцэст нь ядраад ээжигээ зүүдлэн унтаад өгчээ. Энэ үед ээж үнэгч бас бяцхан зулцгаа харанхуй ойгоор нэг хайж гин. Сандарсан ээж үнэг сайхан сэтгэлд ирвэхээ дээр очиж бяцхан үнийг хайхад туслаач гэж гуйжээ. Бяцхан улаан үнэг амтад зүүднээсээ сэртэл сайхан сэтгэлд ирвэхээ түүний дэргэд ирсэн байлаа. Эхэндээ бяцхан улаан үнэг ирвэхэнээс айж байсан ч туслахаар ирснийг ойлгоод найзтай болсондоо ихэд баярлажээ. Найзтай болсноос хойш нууцлаг тийм ч амар газар биш болохыг ойлгосон юм. Удалгүй өвөл болж цас орж эхэллээ. Хэдийгээр бяцхан улаан үнэг даарч байсан ч цас орсонд их баяртай байв. Учир нь уулын хүйтэн гол хөлдөж тэр ээжтэй очих боломжтой болно шүү дээ. Ингээд бяцхан улаан үнэг голыг гаталж үнэн ч найз ирвэхийн хамтаар ээж үнэгтэй яаран очсноор энэхүү түүх аз жаргалтай төгссөн юм.